Харин дасар бүлэг. Тулааны урлаг. Мэдээж хэрэг. Ердөө бие бэлдэрж явах шатны 4-р түвшинд хүрэх нь насанд хүрэхсдийн яслалд өндөр амжилт гаргахад хангалтгүй байлаа. Одоо түүнд ашиглах тулааны эрдэм, арга техник, юу чалга. Тулааны урлаг гэдэг дайснаа дарах оол зэвсэг. Хүчрхэг эрдэм эзэмшин гэдэг өрсөлдөгчөө өгдөг сүхрүүлэг хамгийн том давуу тал юм. Ян авахтны вүүжи асар бол тулааны эрдмийн их өв бөгөөд тэдний дунд цуудаа хүчтнүүд цөөнгүй бий. Хэрв ян чин ямар ч арга техникгүйгээр яслалд оролцвол хэдий бие бэлдэржүүлэх шатны 3-р түвшинд байгааж тулааны эрдэмд гарсан гоц авьяаснуудад ялагдаж мэдхээр байв. Цаг хугацаа хангалттай байна. 2 сар орчим хугацаа үлджээ. Энэ хугацаанд тулааны эрдэмд сургацнаа хэмээн ян чин тунгаав. Түүнд өмнөх амьдралынхан дурсамжид хадгалагдсан үе түмэн тулааны эрдэм бий. Хэрв тэдгээр эрдмийг эд гаргавал данцхан их зэрлэг нутаг төдийгүй умардын уулын бүх муж даяар цус асгарч хөл толгоогоо алдахаар тийм л хүчрхэг зүйлс билээ. Гэвч гол зангилаа нь тэнд байв. Тэрхүү эрдмүүд нь одоогийн түүний сургацж чадах зүйл бишээс гадна бие бэлдэржүүлэх шатанд тохирох нь ховор. Хитрхи чамин тансаг байдлаар хүмүүсийг айлгахгүйгээр яг өөрт нь таарахыг сонгох нь үнэхээр л бодууштай хэрэг байлаа. Хэрв гайхалтай эрдмээс нь болж хэн нэгний бай болохыг тэр хүссэнгүй. Ян чин дотроо вүүжи асарт дахин нэг очихоос химэн шивнэлээ. Вүүжи асар ян авахтны тулааны эрдмийн хадгаламж. Түүний ой санамжинд энэ газрын талаарх дурсамж тийм ч тод биш байсан ч хайж одоход төвөггүй байв. Янси ахлагчаа би тулааны эрдэм сонирхоор ирлээ. Химэн тэрээр асарт суух буур сахалт өвгөнд хүндэтгэлтэйгээр хэлв. Энэхүү буур сахалт өвгөн бол ян авахтны 9 ахлагчийн нэг болох 4-р ахлагч Янси юм. Тэрээр ян ахлагчтай энэ зэрэгцэх хэрэг мэдэлтэй бөгөөд вүүжи асрыг хариуцаж овг дотроо өдөрдөгч болон их ахлагчийн дараа орох нэр хүндтэй нэгэн билээ. Янси нүдээ анин бясалгаж байснаа чимээ сонсон нүдээ нэв. Ирж байгаа хүн ян чин байхыг хараад тэрээр эгөөтэй нэмсэглэж. Ян чин үү? Чи юу? Тийм ээ, би байна. Химэн ян чин жаахан эвгүүцсэн байдалтай хариуллаа. Түүний татаарх муу нэр Янси ахлагчийн чихэнд ч хэдийнэ хүрсэн бололтой. Эсвэл ийм өндөр хэрэгэмтэй хүн түүнийг зүгээр ч нэг санаад байхгүй үз. Ахлагч Янси хүүтэн өнгөөр. Ян чинэ, чи чин тулааны урагшлаар хичээллэж чаддаггүй билүү? Энд вүүжи асарт юу хийж яваа юм? Янси ахлагчаа, намайг сургацж чадахгүй гэж хэн хэлсэн юм бэ? Ян авахтны хүн бүрл мэднэ шүү дээ. За цаг буу гарцад. Өөр ажилтгүй бол явж үз. Химэн Янси огтхон ч хогролгүй хэлв. Наснаасаа болоод ч тэрв хэлж байгаа нь тийм ч ширүүн биш байсан ч энэ үл томсорхсон байдал ян чиний дургүйг хүргэж орхив. Тэрээр өнөөдөр заавар тулааны эрдэмтэй танилцахаар шийдсэн тул жаахан саадаас болж ухрах бодлого байлаа. Ахлагч түүнийг тоохгүй байгаад ян чиний царай төглөрж хамаг хүчээрээ нэгэнтээ цохив. Түс хийх чанга чимээ гарлаа. Тэрхэн зуур тоос манарч вүүжи асрын үүдэнд байх чулуун арсан чичрэн хөдөлж нэгэн чихэн тас үсрэн газарт пад хийтэл ундлаа. Энэ дүр зураг Янси ахлагчийг нүдээ томруулан гайхширахад хүргэв. Тэрхүү арсланг тусгай материалаар хийсэн бөгөөд маш бүх бат. 1000 фунт хүч гаргахгүй л бол хөдөлгөгч боломжгүй эд. Гэтэл Ян чин энгийн нэг цохолтоор арслангийн чихийг тас зогсон нь түүний хүч 1000 фунт давсныг илтгэн. 1000 фунт хүч гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол Ян чин ядчил бие бэлдэржүүлэх шатны 4-р түвшинд хүрсэн гэсэн үг. Өөр аргагүйцэндээ ийм бүдүүлэг зан гаргалаа. Янси ахлагч танд миний тулааны эрдмийн талаар хэлэх өөр зөвлөгөө байна уу? Химэн Ян чин хүндэтгэлтэйгээр мэхив. Янси үнэхээр шудраг нэгэн бололтой. Түүний хөмсөг зангирч дотор нь асар их эргэлзээ гайхшрал төрж байсан ч удалгүй тайвширч. Ян чин чи бие бэлдэржүүлэх шатны ямар түвшинд хүрээвэ? 4-р түвшинд. Химэн тэрээр шулуухан хариуллаа. Янси хэсэг зуур дууга хурааснаа. Үнэхээр л 4-р түвшин байна. Сайн хүү байна. Гэтэл яагаад чиний нэр хүнд ийм муу байдаг үлээ? Янси ахлагчаа, дими цөө уг ухаантны өмнө замхардаг гэдэг. Таныг өрөөсгөл яриагаар хүмүүсийг дүгнэхгүй гэдэгт би итгэж байна. Нээрээ тийм шүү. Янси сахлаа илэн шүүрс алдаад. Хүнийг цуу яриагаар дүгнсэн миний л буруу болж. Чи энэ залуудаа 4-р түвшинд хүрчээ. Энэ бол овгийн зүгээс онцгой анхаарах ёстой амжилт. Би үүнийг овгийн тэргуунд дуулахъя. 13 настай, насанд хүрэх төхөж яваа хүүхдүүдээс ян овогт 4-р түвшинд хүрсэн нь хэд вүлээ? Наад зах нь 2-3 бий. Тэднийг овг амгаараа онцгойлон анхаарч хамаг нөөц бололцоогоо дайчлан сургадаг. Учир нь тэд ирээдүйд овгийн гол баг нь болох хүмүүс юм. Тэрээр энэ үед ердөө 2-3 хүүхэд л байна гэж бодсон ч муу нэртэй Ян чин ийхүү гарч ирв.
Түүний одоо үзүүлсэн хүч нь 5 дугаар түвшинд ч дөхөж арчсан мэт санагдана. Сайн хүү хэмээн Янси өөрөө ирэхгүй магтлаа. Ян чин яарна. Янси ахлагчаа би ирэх өдрүүдэд тулааны эрдэндээ анхаарч ёслолын үеэр өөрийгөө хамгаалах аргатай болохыг хүсэж байна. Тиймээс миний энэ амжилтыг нууцлж өгөөч. Янси тун ухаалаг хүн тул Ян чиний бүгдийг дайгшруулах гэсэн төлөвлөгөөг шууд ойлгоод. За тэгье. Өнгөрөхгүй. Уус сүртэй байна гэдэг сайн хэрэг. Ян чин яжимгүй инээмсэглэв. Гинтийн бэлэг барих нь түүний 2 дугаар зорилго байлаа. Одоо бүх хүчээ ил гаргуул ёслолын үеэр нууц хүзэргүй үлдэн шүү дээ. Дайснаа гиндүүж байж л ялгартанд хүрдэг жамтай. Ахлагч Янси гараа ардаа аван нухацтай царайлж. За яах вэ? Чи нэгэнд 4 дугаар түвшинд хүрсэн тул арга техникт суралцах нь амин чухал. Вүүжи асарт байгаа хүссэн эрдмээ сонгож болно шүү. 28 дугаар бүлэг. Үүлэн нүүдэл ба хоосон атгалт. Ян чин яаран талархал илэрхийлээд. Тэгвэл дүү би Ахмадын тушаалыг дагсууга химээв. Удалгүй тэрээр хязгааргүй номын өргөөнд хүл тавьж тулааны урлагт суралцах эрдэм хайж эхэллээ. Ян авахтны энэхүү номын санд тулааны олон техник хадгалагдах боловч Ян чиний нүдээр шинжүүл чанар чансаа нь дэндүү голмоор аж. Хэдий олныг хураасан ч түүний сонирхлыг татах ганц ч судар дайралцсангүй. Үнэн дээр энэ бүглүү зах хязгаар нутгийн жижиг овогтноос гайхамшигт нууц заавар олдно гэж горьдсангүй. Сүүдэргүй хөл 100 алхамт. Ян овогтны бахахал болсон эдгээр арга техникүүд дэндүү болох юм. Ян чин ийхүү санаа алдан явтал гинт нүдэн сэргэж. Хоосон атгалт уу химэн дуу алдав. Түүний хараа хоосон атгалт химээх нэр сийсэн хаш алтас дээр тусчээ. Энэхүү техник нь өөрөө онцгой зүйл бишиж, наривчсан судалж үзвэл түүний мэдих бие бэлдэржуулах дээд эрдэм болох үүлэн нүүдэл нударганы техниктэй тун төстэй санагдав. Ян чин дотроо шоолон инээж. Ийм учиртай байж, үүлэн нүүдлийн хялбаршуулсан хувилбар энэ бүглүү газар хадгалагдаж байх гэж хэн санах вүлээ гэж бодлоо. Өмнөх төрөлд нь Ян чиний амьдарч байсан цэцэглэн мандсан их гүрнүүдийн томоохон урсгал сургуулиуд бие бэлдэржуулах шатны шавь нартаа үүлэн нүүдэл нударгыг заадаг байв. Хэрв энэ эрдэм ихцүүл дийл болвол цусан далай аимшигт тэнцэг дэгдэх нь гарцаагүй. Ян авахтны номын өргөөнд дэх бусад техникүүд үүлэн нүүдлийн дэргэд өчүүхэн ч хүрэхгүй. Харин энэхүү хоосон атгалт нь угтаа үүлэн нүүдлийн хялбаршуулсан хэлбэр байж таарав. Их сургуулиас хөөгдсөн авьяас муутай нэгэн шавь энэ хялбаршуулсан аргыг ихцүүл давчирч нэрийг нь хоосон атгал болгож өөрчилсөн бололтой. Сонирхолтой юм. Хэрв би үүлэн нүүдлээр хичээлвэл хүмүүст хоосон атгалтыг сурсан гэж хэлэхэд ямар ч сэжиг төрөхгүй. Тэрээр хэтэрхий хүчрхэг эрдэм үзүүлж бусдын атаархал сэрдэлгийг төрүүлэхээс боломжж байсан юм. Харин үүлэн нүүдэл нь хоосон атгалттай нэг үндэстэй тул тайлбарлахад хялбар. Үүлэн нүүдэл нь хавьгүй гүн гүнзгий боловч түүний ой санамжид тодхон үлджээ. Ян чин эрс шийдэж. За, тулааны урлагийн замаа үүлэн нүүдлээр эхлүүлъя дээ гэв. Ийхүү шийдээд хоосон атгалтын судрыг барин өргөөнөөс гарлаа. Сонголтоо хийчих үү? Энэ үед Янсигийн өнгө аяс Ян чиний зүг нилээд зөөлрсөн байв. Ян чин үл ялэг инээмсэглэн ясалж. 4-р мастера, дүү би хоосон атгалтыг сонголоо гэв. Хоосон атгалт хүчтэй ч гэлээ ол урсгалын эрдэм биш. Бүрэн эзэмшсэн ч сул тал хязгаарлалт ихтэй. Чи үнэхээр үүнийг сурмаар байна бич үү? Химэн ахлагч Янси эргэлзэн асуулаа. Ян чин бэлдсэн хариултаа хэлв. Мастера, таны хийсэн бүхнийг би тунгааж үзсэн. Гэхдээ энэ техник надад яг тохирох юм шиг санагдаад сонголоо. Ирээдүйд өөр бусад аргаар сул талаа нөхөж болно шүү дээ. За яах вэ? Өөрийнхөө хэмжээг мэдэж байгаа бол болоодоо. Миний зөвлөгөө талаар өнгөрөөгүй бололтой. Энэ судрыг авчив. Хэрв 10 оны дотор бүрэн сурч чадвал би чамаас нэгт сүнсний чулуу авахгүй. Харин 10 оноод сурч чадахгүй бол судрыг буцааж авчираад үргэлжлүүлэн уншихын тулд 10 сүнсний чулуу төлөх ёстой шүү. Хугацааг сайн санаж яваарай. Энэ хөгшнийг араасаа ирүүлж ажил удваа. Ян чин дүрмийг мэдэх тул дүү би ойлголоо. 4-р мастер төөг удахгүй гэд инээмсэглэв. Мэдэж байгаа бол болоо. Янси гараа даллахад Ян чин ястан гарлаа. Гэртээ хариуцмагц Ян чин ой санамжтай буй үүлэн нүүдэл нударгыг бясалгаж эхлэв. Үүлэн нүүдэл бол хатуу зөөлнийг хослуулсан хоёр төрлийн хүчийг нэгтгэсэн техник. Бие бэлдэржуулах шатны хамгийн шилдэг эрдэн гэж хэлж болно. Дараагийн хэдэн өдөр тэрээр хашаандаа үүлэн нүүдлийг дагтлаа. Энэхүү эрдмийг бүрэн төгс эзэмшихэд дор хаяж сар хэрэгтэйч
хоосон атгалтын хэмжээнд хүрэх буюу үүлэн нүүдлийн 20% сурахад ердөө хэдхэн өдөр хангалттай байв. Нарны эгчинд нударгаа зангидан хөлсөө урсхан зогсох Янчины зүг хөлийн чимээ гарлаа. Гүү Минье гартаа ачуур барин ирж түүний хөлсийг зөөлөн нэрчив. Түүний энэ халамж Янчины сэтгэлийг дулаацуулна. Залуу эзэн минь, та олон цаг хичээллээ. Одоо жаахан амар да. Минье Янчины духны хөлсийг арчингаа санаа зовнсон өнгөөр ийн хэлв. Янчин шинэ хувцс өмссөн охиныг хараад баясаж, "Минье, энэ хувцс чамд ямар их зохио вэ? Урдынхаасаа ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна." Янчины энгийн нэг магтаал охины зүрхэнд өөрөөр тусч хацар нь улайв. Тэр 2 нас биед хүрэх торгон ирмэдээр байгаа тул бие биедээ энзэг хандах нь аргагүй. Уг нь Янчиныг 90 цент хүрэх яслын дараа бусад овгийнх нь гэрлэх санал тавих нь гарцаагүй юм. Их зүйлийнхэн ихэвчлэн 14 наснда гэрэлдэг. Тэр цагт Янчин ихнэр авах бөгөөд Минье түүний татвар юм болох байлаа. Ёслол болоход ердөө 2 сар өгцнийг санахад Миньегийн зүрх хүчтэй зогсоно. Тэрээр яриаг өөр тийш нь эргүүж толгоогоо бүхийлгэн. "Залуу эзэн минь, өнөөх сүмсний чулуунууд." Янчин түүний яриаг тасалж, "Сүмсний чулууны талаар яриад хэрэггүй. Би чамд хэлсэндээ хэрв нэг хувц аваад дуусахгүй бол хит хидийг ав гэж. Надад сүмсний чулуу дутна гэж байхгүй. Нэрээ их чаатсан бэ. Сүүлийн хэдэн өдөр ян цайдаа харагдсангүй. Хоол ундыг дандаа Минье бэлтгэж байв. Залуу эзэн, таныг бяцгаж байх агуур авхаа араатны уул руу явсан. Тэнд дахиад юу хийж яваа юм бол хэмээн Янчин гайхав. Тэрээр араатны уул ямар аюултайг мэднэ. Би бэлдэржуулах 5 шатны төвшөнд хүрээгүй бол тийш зүглэх нь амиа хорлсонтай адил. Игчээгийн хүч чадал нууцлаг гүн гүнзгий тул тийш зүглэж зүрхэлдэгч гэлээ. Араатнуудын үүрэнд сүнслэг тулаанчд хүртэл аюулгүй байна гэх баталгаа үгүй. Минье хилээ гарган инээмсэглээд, "Авхаа хэдэгтэй, залуу эзэн, таныг гоц авьяастан болсон тул таны биеийг тэнхрүүлэх хэрэгтэй. Тиймээс хідэн араатан барьж ирнэ" гэсэн. Бас 90 цент хүрэх ёслол төхөж байгаа тул таны шалгалтаа өгмөгц баярын найр хийнэ гэж байна лээ. Одоо тэрээр бусад овгийн найз нөхдөдтэйгээ уулзаж ёслолын үеэр таны дэмжихээр бэлдэж яваа. Янчин хамраа илхэн эгчийнхээ өөрийг нь гэсэн халуун хайрыг бодоод өөрөө ирэхгүй инээд алдав. Эгч нь түүнийг ердөө шалгалтаа өгөхөд л баярлаж хөөрөх гэж байгаа нь дэндүү даруухан хүлээгт юм. Түүний зорилго бол ердөө нэг ёслолын шалгалтыг давах төдийх нь биш байлаа. 29-р бүлэг. 90 цент хүрэх ёслохын учир. Янчин хоосон атгартын хэмжээнд аль хэдийнэ хүрсэн байв. Энэхүү элдмийг сурахад төлөх 10 сүмсний чулууг тэрээр дэмий үрхийг хүссэнгүй. Тиймээс 4 дахь хоног дээрээ хязгааргүй номын өргөнд дахин ирж 4-р мастер Янсие сурсан эрдмээ шалгуулахаа шийджээ. Хязгааргүй өргөнд нэгэн бичигдээгүй хууль бий. Хэрв хэн нэгэн ер бусын авьяас гаргаж 10 хоногийн дотор тухайн техникийг сурч чадвал сүнсний чулуу төлөх шаардлагагүй. Энэ нь ян авахтны залуу үеийг илүү хурдан шаргуу сургацахад түлхэцэг хүзээрдахтай дүрм юм. 10 хоногт амжууд үнгүй, амжихгүй бол үг дуугүй чулууга тушаах ёстой. Мэдээж ийм богино хугацаанд тулааны урлаг эзэмших хүн тунчцсан. Янсие номын өргөнд Янчиныг дахин хараад ихэд гайхаж, "Янчин, чи чинь юу болоод эргээд ирэв?" гэлээ. Ердөө 4 хоног өнгөрчээ. Хоосон атхад надад тохирохгүй гээд өөр техник хайж ирвүү гэж бодон Янсиегийн хүмсэг зангирч дургуутсал төрөв. Тулааны урлагт туйлбаргүй зан шиг аюуртай зүйл үгүй. Өнөөдөр нэгийг барьж маргааш нөгөөхөөх нь тулаанч хүний хамгийн том цээр юм. Гэвч Янчины хариулт түүний төсөөллөөс дав. 4-р мастера, би хоосон атгартыг бүрэн эзэмсэн тул танд шалгуулахаар ирлээ. Юу гинэ? Янсие мэл гайхаж, "Чи тоглож байна уу?" хэмээн дуу алдав. "Үгүй, би нухацтай хэлж байна." Янчин үл ялыг нэмсэрлэхэд Янсие итгэж ядан ураг шалхаж, "Янчин, овгийн ахмадуудыг мөлхөх нь ямар аюултайг чи мэдхүү?" "Мастера, та санаа зоволтгүй. Надад хичнээн их дөрөг байлааж таныг мөхлөх зүрх байхгүй." Энэ үгэнд Янсиегийн сэтгэл жаахан тайвширч, "Чихэнд чимэгтэй үгнээс нүдэнд харагдах үйлдэл дээр чи хоосон атгалтыг сурсан гэж байгаа бол миний өмнө үзүүлээд өг. Сүнсний чулуунаас чөлөөлөгдөхийн тулд ядаж 30% нь эзэмсэн байх ёстойг мартаагүй биз?" Ойлгосон. Янчин цаг үрдэхүй газрыг хүчтэй гიშгэхэд тоос манарч түүний нудраг биеийн хөдөлгөөнтэй хослон агаарт бүжиж эхлэв. Үүлэн нүүдлийг гаргууд эзэмсэн түүний хувьд хоосон атгартыг үзүүлэх нь хүүхдийн тоглоом мэт байлаа. Янчин нэг гараараа хатуу, нөгөө гараараа зөөлөн хүчийг хослуулан арга бэлгийг сүлэлдүүлэн хөдлөхөд агаарт хүчиhlэг иш хүч хуйлрав. Энэхүү дүр зургийг харсан Янсие хүччих шиг л болов.
Тэрээр өөрийн нүдэнд итгэлгүйнүүдээ нухаж, харцанд нь гүн цочрол тодорлоо. Энэ бол зүрхний гүнээс төрсөн гайхшрал байв. Ийм юм байж боломгүй юм. Янс Егийн хүүхэн хараа томорчээ. 9 ах дагчийн нэг, би бялдаржуулах шатны оргилд хүрсэн тэрээр амьдралдаа олон авьяасныг харсан ч өнөөдрийг шиг алмаарч байсангүй. 4 хоногийн дотор техникийг гаргууд эзэмшин гэдэг нэг хэрэг. Гэвч Янчны үзүүлбэр түүнээс ч давжээ. Түүний нудраг хоосон атгартыг арх хэдийнэ шин түвшинд гаргаж илүү гүн гүнзгий утга агуулгатай болгосон мэд санагдана. Эн чин өөрийн гэсэн арга барилыг хэдийнэ орчихсон байх шүү дээ. Манай Ян авахт ийм сууд ухаантан төрөх гэж юу? Хагас хүж асаж Дуусхын алдад Янчин хөдөлгөөнөө 50 бөгөөд эрхэмсгээр өндөрлөв. Янсигийн нүүрний хойгрлыг хараад тэрээр зорилговдоо хүрснээ мэдлээ. Янчин, чи үнэхээр өмнө нь энэ техникээр хичээлж байгаагүй гэж юу? Янси шүсээгүүд хийтэл залгиж арай ядан асуув. Тийм ээ мастра. Би үүнийг өмнө нь хизээж үзэж байгаагүй. Янчин үннийг хэлсэн юм. Тэр хоосон атгартыг үзээгүйч түүний их болсон үүлэн нүүдлийг хинээс ч илүү мэднэ. Таднасаа хоосон атгалт мэд харагдарч дотроо үүлэн нүүдлийн хүчийг агуулсан түүний цохир дахлагчийг ийхүү алмайруулах нь зүүн хэрэг. Янсээ сэтгэл хөдлөлөө барьж ядан Янчны мөрийг барьж аваад. Сайн байна, маш сайн. Янчин, чи үнэхээр ирээдүйтэй залуу байна. Энэ хөгшин чамайг дутуу үнэлж байж. Тэрээр хязгааргүй өргөөг олон жил манахтаа ийм суудныг хараагүй юм. Янчныг би бялдаржуулах 4-р шатанд хүрснийг сонсоод гайхсан ч тийм ч их баярлаагүй. Харин одоо бол тэр чин сэтгэлээсээ баярлаж байлаа. Янчин, авьяас чадвараа хайрлаж яваарай. 90 цент хүрэх эсэлдөө хичээгээрэй. Уг нь би энэ хэрэгт оролцохыг хүсдэггүйч чиний авьяасыг харсан болохоор урдчилж хідэн үг хэлье. Янчин сонирхон. Та хэлж саярхан уу? Олон хүн энэ яслыг зүгээр л нэг дотоод шалгарт гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш. Нэг талаас авьяасныг тодруулж байгаа боловч нөгөө талаас харь авгийнхныг айлгаж сүрийг үзүүлэх зорилготой юм. Янсэ сахлаа илж. Их зүдлийн 100 овг яагаад жил бүр энэ яслыг хийдэг гэж санана? Өөрийн овгийн залуу үеийн хүч чадлыг гадныханд харуулж тэднийг зүрх алдуулах гэж тэр. Хэрв та нар тааруухан байвал овгийн нэр төр шавар таглана. Харин сайн байвал манай Ян овгийн сүр хүч бадарх болно. Янчин бодол хийлэн толгойд өгөв. Би ойлголоо. Тэр үүнийг өмнө нь наривчлан бодож байсангүй. Яслал бөхөхөөр яагаад бусад овгийнхан Ян овгтны залуустай урав барилдах гээд байдгийн учрыг одоо л оллоо. Тэд зүгээр нэг авьяасыг нь биш, харин ирээдүйд Ян овгт дуугарч чадах нөлөө бүхий нэгнийг өөртөө татаж байгаа хэрэг. Жишээ нь Ян Ву овгийн ахлагч болвол түүнтэй гэрэлсэн бүсгүйн төрөл төрөсөд ая тухтай амьдран шүү дээ. Чи энэ яслалаар гялалцаж гадны өчүүхэн амьтдын зүрхийг чичрүүлэх хэрэгтэй гэж Янсэ баялтайгаар хэлв. Мастра, би чадах бүхнээ хийх болно. Янчин ч яслалын үеэр хүчээ нөөх бодолгүй байлаа. За, хичээгээрэй. Янчныг явсны дараа Янсэ хэсэг дуугүй зогсож байснаа. Энэ жилийн яслал урд жилүүдийнхээс хавьгүй сонирхолтой болох нь. Янчин ийм их хүчээ нууж байх гэж миний хурц хараа хүртэл мэхэлж чадлаа шүү. Магадгүй манай овогт их гүрнүүдийн суудуудтай өсөлдөх хэмжээний хүн төрөгч юм билээ гэж амандаа шивнэв. Игцэлд 12 хүчрхэг их овог байх бөгөөд Ян овогтнууд ердөө дундаж төвшөнд тооцогддог. Их овгууд яслал бүрээр бусад жижиг овгуудыг дарж тэдний өөдөө гарах гэсэн хүслийг нь мохоодог үлээ. Хэдий Ян овогт ирээдүйтэй залуус байгаач тэднийг их гүрнүүдийн суудуудтай харьцуулахад хол дутуу бодоод Янсэ санаа алдав. Түүнд одоохондоо бүрэн дүүрэн итгэл төрөхгүй л байлаа. 30 дугаар бүлэг. 90 цент хүрэх ёслолын анхан шатны сорил. 90 цент хүрэх ёслолд өгөх тусам Янчин бэлтгэл сургуультаа усам чам байрууллаа. Хэдийгээр 4-р мастер Янсигийн хүлээлтэд хүрч хоосон атгалтыг төгс эзэмшсэн ч үүлэн нүүдэл нудрагны эрдмийг хараахан бүрэн гүйцэд гахтаа оруулаагүй байв. Яслал эхлэхээс урьдч тэрхүү дээд эрдмийг бүрэн эзэмшин түүний туйлын зорилго байлаа. Энэ биеийн төрөлх авьяас Янчны төсөөснөөс ч хавьгүй илүү аж. Уг нь яслал болохоос өмнөхөн үүлэн нүүдлийг сурж амжих болов гэж тооцоолж байсан ч гайхалтай сарын өмнө л бүрэн эзэмшиж орхив. Үлдсэн хугацаанд тэрээр Янсэ мастертай хамт эм найруулах эрдэмт суралцаж, тулааны урлагийн төвшин, дотоод хүчээ улам баттгасаар. Цаг хугацааж харавсан сум мэд өнгөрч, хүсэн бүлээсэн яслалын өдөр ирлээ. Залуу эзэн минь, энэ ховцыг өмсөөрэй. Үгүй ээ, энэ нь хавьгүй дээр харагдаж байна. Ян цайдэ Гү Миньвэ хоёр Янчнийг тойрон бүчиж, ховцос сонгоход нь туслана. Тэдний дунд зогсох Янчин аргаа баран. Игчээ, ингэж сүр болох хэрэггүй дээ. Би зүгээр л яслалдаа оролцох гэж байна. Ихнэр гуух гэж байгаа биш. Болохгүй. Өнөөдөр чиний 90 цент хүрсэн өдөр. Амьдралын чинь хамгийн чухал мөч шүү дээ гэж Ян цайдэ нухацтай хэлв.
Залуу эзэн минь, авхаан зөв гээд минийвэж дэмжлээ. Ян цайдээ бар зэрэг сандарсан өнгөөр үргэлжлүүлнэ. Тэгээд жин яслалыг гэр бүл болох тохироо бүрдүүлдэггүй гэж хэн хэлсэн юм? Хэрв чи сайн байвал зөндөө охид чамтай суух гэж тэмцэлдэнэ. Гэхдээ дүү минь, чи заавал хичээх албагүй шүү. Хэрв шалгалтандаа бүдэрч хинч чамтай суухгүй байсан ч эгч нь чиний талд байна. Би ч бас байна. Химэн гүү минийвэ өөрийг нь мартахгүй гэсэн шиг яаран дуалтав. Тэр одоо Ян чинийг шүтэж түүнд бүрэн биширдэг болжээ. Төрлөх зан нь ийм үү? Эсвэл Ян цайдгийн үгэнд орсон уу? Ямар тач тэр Ян чинийг суу тухаантан гэдэгт огт хэрэгэлцэхгүй байлаа. Ян чин хүзүүгээ нэг хөдөлгөөд "За, цаг боллоо. Явцгаая даа" гэлээ. Ян авгтны хамгийн хөд хөдөлгөөнтэй баяр хөөртэй мөж инхүү эхэллээ. Удмын бүх залуус тулааны талбайд цуглаж тэднийг ахмадууд болон 9 ахлагч овгийн тэргүүнаар хүрээлэн зогсжээ. 90 цент хүрч буй 13 наснууд бүгд нэг дор цугсны дунд Ян чинч зогсож байв. Амжилт залуу эзэн минь, химэн гүү минийвэ хацар нь улаажгсан жижигхэн гараа далсаар хашгирна. Ян чин үе тэнгийн 40 гаруй залуусын дунд зогсох бөгөөд тэдний дунд түүний эртний өсөлдөгч Ян хинч байлаа. Ян чинийг хараад Ян хингийн царай барайн ховров. Минийвэгийн түүний дэмжин хаширх нь Ян хинд өмнө хүлээсэн доромжллыг нь сануулна. Тэрээр уур омгтой багтарн хүүтэн өнгөөр. Ян чин чамааг энэ яслалд ирэх зүрхтэй гэж сансангүй. Авгаасаа хөөгдөхөр бүр шийдчихсэн бололтой шүү. Химэн яжллаа. Тийм гэж үү? Миний хэрэг чамд хамаагүй баймаар юм. Химэн Ян чин тайван хариулж үл ялэг инээмсэглэв. Ян чиний энэ тайван байдал Ян хингийн дургүйг усам хүргэж. За яах вэ? Би чиний заргийг дутуу үнэлж. Гэхдээ тэр өчүүхэн хүч чинь яслалын үеэр чамааг хэрхэн ивэхийг харъя да. Юу ч болсон чи авгаасаа хөөгдөхын тодорхой. Гэхдээ яслалын үеэр бие хичээгээрэй гэв. Тэрээр яслалын далимд Ян Чэнийг насан туршийн тахир дутуу болохоор зэхэж байв. Ян Чэний сул доройг бүгд мэддэг тул түүнийг хүнд гэмтээсэн ч хинч буруутгахгүй гэдэгт тэр итгэлтэй байлаа. Гагцгүй Ян цайдэл хийцүү. Гэхдээ яслалын дараа овгийн олны нүдэн дээр Ян цайдээ түүнийг яаж ч зүрхлэх билээ дээ. Ийм бодоод Ян хингийн нүдэнд хорон санаа гялцав. Ян чин түүний энэ хорон санааг анзаардгүй өнгөрсөнгүй. Тэрээр дотроо санаа алдан тодгоос ихсэрлээ. Хэрв Ян хин томоотой байвал Ян чин түүнийг оролдохгүй байсан ч хэрв өөрөө гал руу үсэрвэл Ян чин түүнд мартагдчихгүй сургамж өгөхөд бэлэн байв. За бүгд сугалсан болортой гэж овгийн тэргүүн Ян жинхээ чанга дуугаар хэлв. Түүнийг үг хэлмэгц талбай тэр чигтээ нам гүн болов. Ян хин дургүй байсан ч амаа хамглаа. Ян овгтны хамгийн эрхэм ёслол эхлэх гэж байна. Овгийн тэргүүн Ян жинхээ ихэвчлэн осонд харагддаггүй ч өнөөдөр овгийн нэр төр яригдах тул өөрийн биеэр хүрлцэн ирж ёслолыг удирдах байгаа нь энэ юм. Хүрээлэн зогсох осны дунд бусад овгийн төлөөлөгчд ч цөөнгүй харагдана. Ян жинхээ сүрлэгээр 90 цент хүрэх ёслол ихснийг мэдэгдэе. Гал бадраа химэн тушаалаа. Шүнийн харахууг зүсэн бамбрууд араараасаа асаж талбай гинтхэн өдрийн мэд гэрэлтэв. Ян жинхээ гараа ардаа барьж "Дарс агчир" гэв. Ёслолын 2 дахь хэсэг эхэлж зарцнаар залуус бүрт дарс дүүргсэн аяг барив. Энэхүү дарсыг ууснаар тэднийг арбын ёсоор насанд хүрсэн тоосно гэсэн утгатай. Дарс чанга байсан ч залуус гэртээ бэлтгэлтэй иржээ. Ян чин ч ялгаагүй. Гүү минийвэгийн барьсан аягтай дарсыг тэрээр нэг амьсгаагаар хүндэрхэд хоолойг нь төөнсөн гашуун амт ходоод руу норлоо. Дараагийн мөчөд залуус аягнуудаа газар шидэж халгалав. Ян жинхээ сэтгэл хангалуун толгойд иход. Энэ аяг дарсыг ууснаар та бүхэн насанд хүрсэн хүнд тооцогдно. Гэвч бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөрсдийн хүч чадлаа харуулах ёстой химээгээд одоо анхан шатны сорил эхэлнэ. Бэлэн үү гэж хүүтнэр асуув. Бэлэн байна химэн залуусын дуу талбайг дөргтөл цуурайтлаа. Дарсандаа халаад ч тэрв тэд бүгд догдолж Ян Чэний сэтгэлж баг зэрэг хөдөлж байв. Ян жинхээ үл ялэг инээмсэглээд "Чулуунуудыг агчир" гэж тушаав. Төд удалгүй асар том чулуунуудыг талбайд өрлөө. Чулуу бүр дээр 100 жин, 200 жин гэх мэтээр 1500 жин хүртэл тодорхой бичсэн байв. Энэ нь тухайн залуугийн тулааны урлагийн түвшин хүч чадлыг илтгэх хамгийн энгийн сорил юм. Ян жинхээ дүрмийг тавчхан тайлбарлаж "Та бүхний харж байгаа эдлэр чулуунууд бол та нарын чадварын илэрхийлэл. 100 жингийн чулууг үргэж чадвал анхан шатны сорилыг давсанд тооцож насанд хүрсэн гэдгээ батлан харуулна. Мэдээж хүнд чулуу өргөх тусам чиний чансаа өндөр байна гэсэн үг. Харин 100 жингч даахгүй нэгэн байвал энд овгийн нэр төр баастад зогсохын оронд зайлаад өгөөрэй" гэв. Ян жинхээгийн үг дуусмагц талбай дээрх олны хараа Ян чин дээр туслаа. Тэд бүгд өөрсдийгөө тэнцэн гэдэгт итгэлтэй байсан бөгөөд гагцхүү Ян Чэнийг л бүдэрнэ гэж таамагдж байв.